Өнөөдрийн Монголын үндэсний спортын 108 дугаар наадам маань өргөн сайхан дэлгэр болж байна. Үндэсний спортын 12 төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулагдана. Энэ уралдаан тэмцээн болохоор 21 аймгийн 9 дүүргээс шилдэгэн шилдэгүүдээр чигшигдэж ирж энд одоо авхаад самбаа ур чадвараа сорих гэж ирдэг юм онцлогтой тэмцээн байгаамаа. Үндэсний спортын одоо бид нэр 4 жилд нэг удаа явуулдгаараа одоо Монголын одоо үндэсний спортын олимпик гэж цаашдаа тийм нэршлэр тийм зохион байгуулалтаар явуулах тийм зорилт тавиа явж байна. Одоо сүүлийн одоо манай 8 дугаар их наадам нь байгаа. 2018 он засгийн газрын тогтоолоор зохион байгуулж байгаа юм одоо мэдээ чансаа шаардсан өндөр зохион байгуулалттай тэмцээн байгаа. Мөн бас өвлийн төрөлтэй өвлийн тэмцээн зохион байгуулагдаад дууссан байж байгаа. Өвлийн мөсөн шагаа, өвлийн мөсөн дээр мөсөн суран харваа гэдэг өвөл зөнгөө зохион байгуулагдгаар бас юм онцлогтой тэмцээн байгаамаа. Ер нь үндэсний спортыг хөгжүүлэх чиглэлээр танай байгууллагаас яг ямар ажиллаж байна? 4 жилд одоо нэг энэ тэмцээн болоод өнгөрч нь ер нь хөгжүүлэх чиглэлээр бид нар хамгийн гол нь Монгол үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний спортын 17 холбоо маань нэгдээд Монголын үндэсний спортын холбоо гэж байгуулсан байгаа. Ингэснээр бид нар одоо нэг удирдлага зохион байгуулалт бодлогын дор одоо бүх холбоотуудаа нэгтгэж явуулж байгаагаараа бас бидний энэ гаргаж байгаа шийдэл бас төр хувийн иштэй хамтран ажиллах ажиллагаа маань энэ зохион байгуулалтанд маш сайн орсноор үндэсний спорт хөгжих тийм бас шинэ боломж гарч ирж байна. Төр засгаас ер нь хэд дэмжлэг байдаг юм бэ? Ер нь бол одоо дэмжлэг гэхээс илүү ер нь бол манай энэ үндэсний спорт ч одоо сүүлийн баяр наадмаар их 6 төрөл орсон байдаг. Сурын 3 төрөл, бүх, морь. Тэгээд дээр нь одоо жороо морь гэдэг. Энэ төрийн зүгээс одоо болох боломжоор бол дэмжиж явж байгаа. Бид нар бол энд бас сэтгэл хангалуун байдаг. Таны